Ажилтай, орлоготой, амьдралтай мэрэгжил гэж юу вэ? Өөрийнхөө мөрөөдөлж хөвөрлсөн уран бүтээл, улс орны бүтээн байгуулалтын түүчээ болсон барилгын салбарын мэрэгжилтнүүд. Тэдний нөр их хүч хөдөлмөрөөр боссон бат бөх сүндрэлсэн байшин барилгын тоо өдрөөс өдөрт өргөжин тэлсээр. Тэл хайны нэрмжит Алтан гад содонд барилгын политехник коллеж нь анх 1954 онд байгуулагдсанаас хойш эдүгэ Монгол улсын дэд бүтцийн салбарт 50,000 гаруй мэрэгжилтэй ажилчин, 8,200 гаруй инженер техникийн ажилтан бэлтгэн гаргаад байгаа. Энэ нь Монгол улсын барилгын салбарын их бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг харуулж байгаа юм. Өдгөө 2,000 гаруй суралцагчтай, 146 багш ажилтнтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь мэрэгжлийн боловсрол олгох сургалтанд 13 мэрэгжлэр, техникийн боловсрол олгох сургалтанд 8 мэрэгжлэр эзэлт авч чанартай, тэгшхүр тэмцтэй, ногоон технологиг дэмжсэн үндэсний жишг сургууль болох эрхэм зорилготой сургалтаан явуулж байна. Барилгын политехник коллеж нь мэрэгжлийн сургуулиудаас анхдагч болж үндэсний хэмжээнд 3 удаа, олон улсад 2 удаа магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй сургууль юм. Манайх мянган оюутны хүчин чадал бүхий хичээлийн 2 байр, 13 мэрэгжлийн, 22 сургалтын дадлагын газар бүхий 4 байр, 25,000 гаруй номын сонголттой, номын сан, урлаг, спортын зал, хүндэтгэлийн өргөө, 300 оюутны байр, төглөг цайны газартаагаар сургалтын таатай орчинг бүрдүүлэн ажилддаг. Тус сургууль нь Монголын мянганы сорилтын сан, КОИКА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ төсөл, Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл, дэлхийд тэргүүлэгч Vilo Group GIZ-тэй хамтарсан GIZ Vilo төсөл, Growth GIZ Web хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр ажил олгогчийн шаардлагад нийцэх шинэ ур чадваруудыг суралцагчдад олгохын тулд мэрэгжлийн дадлагын газруудаа дэвшилтэд тоног төхөөрөмжүүдээр шинжилж, багш ажилтнуудыг мэрэгжил дээшлүүлэх сургалтанд хамруулан тэдний ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна. Гадаад харилцааны хүрээнд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, холбооны Бүгд найрамдах Герман улсын сургуулиудтай хамтран ажилладаг. Холбооны Бүгд найрамдах Герман улсын засгийн газрын зөвшөөрлөөр герман хэлний мэрэгжлийн B1 төвшний сургалтыг 2017 оноос эхлэн явуулж байгаа ба манай төгсөгчид холбооны Бүгд найрамдах Герман улсад мэрэгжлэрээ ажиллаж үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон. Цаашид Солонгос хэлний сургалтыг үн төлбөргүйгээр явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн Бүгд найрамдах Солонгос улсын Дээжин их сургуультай 2 дээр нэмэх 2 хөтөлбөр, Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Шинжийн политехник коллежтэй барилгын цахилгааны мэрэгжлийн сургалтын хөтөлбөртөө ухаалаг барилгын технологиг нэвтрүүлэхээр санал солилцож эхний ажлууд хийгдээд байна. Сургууль нь нийгмийн түншлэлийн хүрээнд 200 гаруй ажил олгогч, аж ахуй нэгж байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ. Сургуулийн дэргэд барилгын болон сантехник, халаалт, агаар жуултын, цахилгаан механикийн мэрэгжлийн зөвлөл ажилладаг. Түншлэгч байгууллагуудтай сургалтын хөтөлбөрт санал дүгнэлт өгөх, үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах, сургалтын үнэлгээнд оролцох, мөн багш, инженер, техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж тэднийг чадварчуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг чиглэлүүдээр амжилттай хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд манай төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь тогтмол 70%-аас дээш үзүүлэлттэй байдаг нь сургалтын байгууллагын хувьд томоохон амжилт юм. Монгол улс 2015 оноос дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож эхэлсэн ба энэхүү тэмцээнд манай суралцагчид өрг угсрагч токерийн төрлөөр 2015, 2017, 2019, 2022 онуудад улсаа төлөөлөн амжилттай оролцсон ба 2022 онд өрг угсрагч мэрэгжлийн төрлөөр суралцагч Наранбаатар дэлхийн стандартыг хангасан Medallion for Excellence шагнал үндэсний ялагчаар шалгарсан амжилтыг үзүүллээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ашигт малтамлын салбар дахь түншлэлд суурилсан мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр мэрэгжил дээшлүүлэх сургалтуудад давхардсан тоогоор дотоодод 387, гадаадад 46 багш хамрагдаж, заах арга, ур чадвар сайжирч мэрэгжлийн зэрэг нэмэгдэн сургагч багш олон улсын эксперт багштай болсон байна. Манай сургууль нь барилгын мэрэгжлэр, чадамжийн төв, сантехникийн мэрэгжлэр дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг бэлтгэх жишг төв болох бусад мэрэгжлийн сургуулиудын багш нар аж ахуй нэгж байгууллагын ажилчдыг чадварчуулах, мэрэгжлийн болон техникийн боловсролд инновац нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, сургалтаа брэнд болгон хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Гүн ардын хаан аюулгүй тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэгч буянтай ажлын эзэд бол барилгачд юм. Тэдний хувь нэмэр улс орны хөгжлийн түлхүүр байсаар байна. Хөдөлмөрөөр зурсан тэдний уран бүтээл үеийн үед сүндэрлсээр байх болно. Тэл хайны нэрмжид барилгын политехник коллеж